За энэ өдрийн минь хүргэе. Ойрт хайр дурлалын сэдвтэй таараа туншлага ерөөсө хийгээгүй юм байна. За 2 сарын төлөвийг оруулж чадаагүй ч гэсэндээ яг 3 дугаар сарын энэ ерхий төлөвийг ихт оруулах болно. Гэхдээ өнөөдөр яг ч би хайр дурлалын сэдв хий гэж бодсон. Ингээ нойрын хэд хоног бодож аваад яг одоо хин чамайг санаж бодож байна вэ гэдэг сэдвээр хийх болно. За хинч байж болно, тийм үү? Чиний харилцаа холбоо тасарсан хүн байж болно. Одоогийн эдрэттэй харилцаатай хүн байж болно. Эсвэл удаан хугацаанд бодож явдаг сэтгэлд чинь байр суурь эзэлсэн хүн байж болно. Хинч байж магадгүй. Тэгэхээр за тэр хүн чамайг их бодол мэдрэмж нь юу вэ? Цаашдаа чамтай холбогдъё гэж бодож гин үү? Тэр хүний зүрх сэтгэл чинь ямар байр суурь эзэлдэг вэ? Яг одоогийн бодол мэдрэмжийг бас харна. За тэгээд ирээдүйд тэр хүн үйлдэл хийхээр байна уу? Холбогдохоор байна уу? Гэт ер нь бол цаашдаа бас ирээдүйн одоо үйл явцыг бүгдээрээ харцгаах болно. За тэгээд таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. Надтай холбогдох хаягууд болон хувийн уншлага авах бол Facebook, Instagram хаягуудын линк description box дээр байрлсан байгаа. За би бас комент бичээд үлдээчи холбогдох хаягуудаа. За тэгээ онлайн шопыг бас сонирхоод үзээрэй. Та нар хүсвэл байгалийн чулуу болон шулмын зан үйлд хэрэглээд зүйлс таарах үзэр гэдээ маш олон сонирхолтой зүйлийг миний дэлгүүрээс олж харах болно. За тэгээ олон юм нушаад явах уу. За нэг дугаар маань болохоор энэ байх болно. Энэ дээр ирэхэд сахиусын зөвлөгөө гарч ирсэн байна. За 2 дугаар энэ байх болно. За 3 дугаар нь энэ байна. За би дандаа альтгтай хүүсийн ялгаа байхгүй. Энэ хүү ерхий уншлага дээрээс нь өөрийнх нь мэдрэмжээрээ тулгуурлаж сонгоорой. Нэг стресст хэрэггүй, хамгийн их татагдсан хүзрөө сонгоход болно. 1 2 3. За та бүхэнд би дуугаж хэдэн секунд бодох хугацаа өгье. За тэгээд намайг ярьж байгаа хооронд эсвэл заримын хувьд бол бичлэгээ зогсоож жоод сонголтоо хийсэн ч болно шүү. За тэгэхээр одоо бүгдээрээ нэг дугаараас эхэлцгээе. За тэгэхээр нэг дугаархны маань нэг дугаарх маань энэ хүү хүзрийг сонгосон байгаа. За энэ дээр сахиусуудын зөвлөгөөг эхлээд эсвэл сахиусууд ямар мессеж илгээсэн байна вэ гэдгийг харъя. За тэгээд одоогийн байдлаар хэн чамайг бодож байна вэ? Тэр хүний чамайг их бодол, мэдрэмж гэд тэ ер нь бол яагаад ингэж хэрэг харилцаа холбоогүй ч юм уу байгаа бол юунаас болсон байж гэдэг юм уу бүх талаас нь гаргаж ирж мэдрэмжүүдийн таарат болон оракл хүзүүдээс гаргаж ирсэн байгаа. Энэ дээр бас давхар сахиусуудын зөвлөгөө гарсан байгаа. За тэгэхээр энэ дээр болохоор transformation гинэ. Your relationship with one another is about to deepen. Love conquers and transforms all things гэж юм те. За өөрчлөлт хувирал гэсэн үг гарч иж байна. Юу гэхээр та хоёрын харилцаа улам гүнзгийх гэж байна. Хайр бүхнийг ялж бүхнийг өөрчлөлтгөө гэдэг гайхалтай зүйлийг бол энэ дээр хэлж байна. За тэгэхээр энэ яг чаргагүй миний харснаар бол илүү харилцаа холбоогүй хэсэг болсон хүн эсвэл хуучин экс байх магадлал өндөр байна. Яагаад гэвэл энэ дээр King of Swords болон мөн хүзэр гарч ирсэн байгаа юм. За тэгэхээр тэр хүний чамайг их одоогийн бодол, мэдрэмжүүд их харлаа л да. За юу вэ гэхээр одоо энэ хүн ерөөсөө бас нэг юм асуудал нь юу байдаг вэ гэхээр нэг юм жоохон контролтгоод байдаг гэх юм ингээд бүгдийг өөрийнхөөрөө байлгах гэдэг бүх зүйл миний л зөв гэж боддог байсан. Энэ магадгүй хоёрын дунд нэг юм асуудал үүсгдэг. Өнгөрсөн эсвэл одоо ч байж болно. Тухайн хин чамаа бодож байгаасаа хамаарат ер нь бүх үед л миний зөв гэж боддог. Ер нь тийм хармалдаг, хартай гэх юм уу? Одоо чиний одоо чамаа бодож байгаа хүн чинь чамааг харддаг, хармалдаг байсан хүн байна. За хоёрын харилцаа ихэнхийнх нь бол нэг хэсэг завсарсан эсвэл сасан байсан гэж
гарч иж байна. Яагаад гэхээр энэ дээр зарим хүмүүс гарч ирж байна. Тэгэхдээ тэр хүмүүс одоо ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийж амжаагүй байна. Чамаа бэлэн байгаараа гинтийн өөрчлөлт ирнэ шүү гэж бол хэлж байна. За тэгээд being born not care afraid to love someone again unhealed trauma runs away. Тэгэхээр энэ яг одоо хүүхд насныхын юм травмтай гэдэг юм уу? Эсвэл хүүхд наснаас нь үүссэн сэтгэлийн шархаас гадна өмнө нь бас хайр дурлалаас сэтгэлийн шарх авч үзсэн. Тэр нь бүрэн эдгээгүй болохоор альва нэг харилцаан дээр жоохон асуудал үүсэх юм уу? Эсвэл ингээд чи тэр хүнтэй хэсэг уулздаг байлаа гэхэд илүү дотносыг гэж бодох юм бол энэ хүн холдоод явцдаг. Хинт хүнтэй илүү дотносож гүнзгийрч гэхээс айдаг. Ерөөсөө дахиж сэтгэлийн шарх авахасаа эмээдэг хүн. За өнгөрсөн юм уу сая хоёр одоо X-ээ үзүүлж байгаа бол холбоогүй болсон хүнээ үзүүлж байгаа бол яагаад ингэж харилцааны хэсэг асуудалтай болсон бэ гэвэл шалтгаан нь эдгээгүй сүрхнээс шарах байдаг. Бас хүүхд насных нь энэ дээр гарч иж байгаа байхгүй юу? Afraid to lose again not heal trauma тий. Магадгүй багт нь эцэг гэх нь салснаас болоод ч юм уу ингээд хүнд одоо хостой хамтрагчтай харилцаатай байгаа хүнд итгэж өгдөг нэг тийм асуудалтай. Залуу бас эмэгтэй байж болно. Хүүсийн ялгаа ахгүй. Тийм байна. Тэгээд ерөөхдөө сэтгэлийн шарх нь эдгээгүй. Тэгээд хин нэгнийг илүү хайртай болоод ирэхээр айгаа зугтчдаг төрлийн хүн шархалгүй гэж айдаг. Эсвэл өнгөрсөн хайрын шахраас болоод дахиж энэ хүн намайг шархлуулад явах уу гэж бодоод өөрөө илүү энэ харилцаанаас гараа авсан байж магадгүй. Чиний зүгээс ихэнхийнх нь хувьд бол чиний зүгээс бол нэг тийм хийгээдсэн буруу зүйл байхгүй. Энэ хүн өөрөө ингээд айгүй хартай ингээд чамгуугаар байж чадахгүй юм шиг байжсэн хэрнээ нэг асуудал үүсгүүд өөрөө харилцаанаас зугтаад яваад гэсэн. Эсвэл за бүр салаагүй байлаа гэж ботход одоо нэг юм харилцаа чинь ойлгомжгүй байгаа. Хүн чин X чин эсвэл харилцаа чин ойлгомжгүй асуудалтай байгаа хүн чин яг одоо чамайг бодож байна гэсэн үг. Гэвч энэ хүний чамд хэлж байгаа үг бол би хизээ өөрчлөлтөө мэдэхгүй байна гэж байна. Гэхдээ хэдий хол зайтайчсандээ хоёулынхын хоёр бинэг сэтгэл одоо зүүрлэшгүй юм аа. Тийм болохоор би we will always come back to each other. Хоёулаа буцаж нийлэх болно гэдэг зүйлийг бол хэлж байна. За энэ хүний одоо ингэж чамайг гэх мэдрэмжийг хараа их дотгошоо ганцаараа их бодолд автж байна. Чамтай ихэж холбогдох үгүй юу харилцаагаа яг талаар бодож байна. Чамайг ботхоор сэтгэл маш тайван болдог ч гэсэн бас эргэлзээтэй болдог гэж харж байна. Өнгөрсөн чамтай сайхан дурсамж, дулаан холбоо байсан тэргээ энэ хүн одоо боддог. Ер нь бол ихэнхдээ хуучин харилцаатай хүн эсвэл бүр сасан ч гэсэн сэтгэл нь бүрэн тасраагүй хин нэг нь чамайг одоо бодож байна. Яг одоо. За тэр хүний чамд хандах одоогийн бодол мэдрэмжийг харах юм бол чамд татагддаг. Гэхдээ тогтворгүй мэдрэмжтэй байна. Одоогийн байдлаар буцаж холбогдох юм уу гэдэг тал дээр жоохон зориг дутаад байна гэх юм уу? Очидоо гэж бодсноо одоо бишээ гэж ингэж хоош тавьдаг. Тийм бодол өөрт нь байгаад ингээ бие бариад байна. Чи түүний хувьд бол юм гэрэл гээгээ найдвар болсон хүн. Чамаа ботгол сэтгэл нь зөөлрдөг, тайвширдаг. Тийм дулаахан сайхан мэдрэмж чи болов тийм байна. Хоёрын хувьд бол нэг юм кармик холбоо байгаа байхгүй юу? Хувь тавилангийн мөртөө жоохон кармик. Энэ холбоо зүгээр нэг тааралцах харилцаа биш. Гэхдээ бүх зүйл шудраг үнэн байх хэрэгтэй харилцаан дээр. Тэр хүн одоо бодож байна. Би үнэхээр бэлэн үү? Дахиад чамайг бас шархлуулчих уу дээ. Би буцаж очлоо гэсэндээ өөрөө шархлахгүй гэж бодоо чамд илүү хайртай болчих уу гэж бодсондоо дахиж зайгаа барьж яваад хөндөрөө чамайг дахиад шархлуулчих уу дээ гэсэн бас бодол болгоомжил айдас бол байгаад байна. Чи түүний хувьд бол амар амгалан болон сорилттой харилцаа. За тэгэхээр сахиусуудын зөвлөгөөн дээр юу ч хэлж байна гэхээр чи одоо яах ёстой вэ гэхээр яах ч хэрэггүй. Энэ хүн ямар үйлдэл хийх нь өөрөө юу гэж гарч ирэх нь юу ярих вэ гэдгийг нь харж иж үйлдэл хий. Яаран шийдвэр гаргачихгүй өөрийгөө илүү үн цэнийг бариарай гэдэг зүйлийг хэлж байна. Ер нь бол холбогдол талаар маш их бодож байна. Тэгэхдээ эсэндээ нөө дахиж чамаа шархлуулчихгүй гэдгээс нэг эмээгээд байна л да. Pay attention to red flag гэж байгаа. Хоёр харилцааны жоохон кармик юм токсик бол яваад байдаг. Дээрс нь энэ дээр магадгүй ингээд хоёрын харилцаа ингээд нэг хэсэг холбоогүй болсон эсвэл одоо нэг адармаатай байгаа бол энэ ерөөсөө гэрлэлттэй холбоотой гэж харагдаж байна. За шулах хэлэхэд бол ийм байж болно л да ингээд дөнгөж эхнэрээсээ эсвэл яагаад бол энэ дээр нөгөө нэг эдгэж амьдаагүй сэтгэлийн шарах байгаа болохоор ингээд бүх зүйл хүндрхээс зайлсхийгээ цутаа авчдаг гэж байгаа шүү дээ. Тэгээ би энэ дээр айгуу тийм make sense өгч юм л да. Мэдрэмж юу гэхээр чамтай танилцах үедээ маш их хүнд хэцүү салалтыг дөнгөж үзчихсэн.
нөхрөөсөө эхнэрээсээ удаан хугацаанд хайртай байсан хүнээсээ салцсан байсан. Эсвэл нэлээд харилцаан тийм асуудалтай, савлгаатай байхад чамтай танилцсан байна. Тэгээд сэтгэлийн шархан нэгдэж амжаагүй байхад энэ хүний амьдрал чи гарч ирж илүү их гэрэл гэгийг нэмсэн гэж харагдаж байна. Гэвч нөгөө нэг хуучин харилцаанаас авсан шархан идэхгүй болохоор чамааг гэх сэтгэлээ заримдаа ойлгоогүй. Болохоор шийдвэр гаргаж чадахгүй. Магадгүй чамтай харилцаатай болоод сэтгэлийн шархан арай гайгүй болоод ирж исэн чинь нөгөө удаан хугацааны харилцаатай байсан хуучин нөхөр, хуучин найз залуу, магадгүй хуучин эхнэрч байд юм уу гарч ирснээр энэ хүн сонголтыг хийхэд хэцүү болсон. Тийм болохоор хоёрын харилцаанд болохоор бас төр зүрийн завсарлаг гарсан байна. За хэрв одоо энэ үзэж байгаасаа ингээд яг чиний бодож байгаа хүн хоёрын дунд яг ийм одоо хүн чинь салаад удаагүй байсантай ингээд гэр бүлийн харилцаатай хүн байсан бол энэ та нарт хамааралтай шүү. Тэгээ би нөгөө талаас нь тайлбарлана. Одоо олон хүн үзэж байгаа болохоор олон бас хэд хэдэн хувилбар байгаа шүү дээ. За заримын хувьд бол тийм ээ. Заримын нь заавалч гэрэлттэй энэ хүнтэй танилцахад ер нь бол өөр хүнтэй байсан энэ төр байхгүй байж болно. Гэхдээ энэ дээр бас тийм хэсэг бүлэг хүмүүс бол байгаа дээ. За тэгээ энэ хүнээсээ эдгэж амьдаагүй эсвэл нөгөө харилцаанд гэр бүлийн харилцаанд дуусаагүй байсан. Дуусаагүй гэхдээ айгүй асуудалтай нэг юм ад жаргалгүй мэдрэмжтэй гэрлэлттэй байхдаа чамтай танилцаад хоёрын дунд бас романс үүссэн байж болно гэж харагдаж байна. За тийм болохоор энэ хүн одоо хэм байлаад хоёрын хувьд бол холбоогүй байгаа ч гэсэндээ энэ хүн хэдий магадгүй хуучин хүн дээрээ эсвэл одоогийн ядармаатай гэрлэлтэн дээрээ хосын харилцаан дээрээ байж иж болно. Гэхдээ энэ хүн өөрөө чинь бодохгүй биш бодож байгаа харагдаж байна. Гагцхүү тэр өмнөх харилцаа эсвэл одоогийн гэсэн үргэлжилж байгаа бас гэр бүлийн харилцаа байж болно шүү дээ. Энэ сэтгэлийн шарх маш их тээж байгаа харагдаж байна. Гэсэн хэдий ч энэ хүн чамдаа буцаж ирэхийг маш их хүсэж байна. За хоёр ингээд кармик мөртлөө ингээд заримдаа ингээд салж чаддгүй юу гэхээр яг чаргагүй ингээд өнгөрсөн амьдралд хос байсан зүрх сэтгэлээр холбогдсон хүмүүс энэ амьдралдаа дахиж хоёр биентэйгээ танилцаад уулзалтад хүчтэй татагдсан маш их хүчтэй татагдсан байна. Хоёр цуг ахаар маш аз жаргалтай болдог хоёр биенийг үнэхээр их аз жаргалтай байлгаж чаддаг байсан гэж харагдлаа. За өөр юу дутуурч вэ? За тэгэхээр энэ хүнд бол ерөнхийдөө өөртөө чинь буцаж ирэхэд маш их цаг хугацаа хэрэгтэй. За хэрэг өөртөө чинь танилцахдаа бүрэн салцсан байсан ч сэтгэлийн шархан анаагүй бол энэ хүн ганцаараа байгаа. Одоогийн байдлаар өөр нэг хүн амьдралд нь байхгүй гэж харагдаж байна. Ер нь бол илүү өөртөө чинь буцаж ирэх үгүй юу гэдэг шийдэг байна. За өнгөрсөнд ингээд нэг адармаатай хосын харилцаа мөн гэрлэлтийн харилцаатай байхдаа яг өөртөө чинь ихтгэл найдвар өгчөөд яг нэг шийдвэр гарахгүй яваад байсан байж болно те хэнийг сонгохоо хэлэхгүй өөрөө чинь шархлуулсан байж болно. Одоо тэгээд тэр яг тэр хуучин холбоотой харилцаа гэрлэлтээс одоо хүртэл гараагүй хүн байгаа бол энэ хүн буцаж ирлээ ч гэсэндээ өөрөө чинь дахиад шархлуулах үдэ гэдгээс болгоомжлоод холбоо барахгүй байгаа дээ. Заримх нь бол яг чаргагүй юм зүйлүүд бол гарч ирж байна. Энд ихэнх хүмүүсийн үзэж байгаа хүнд бол энэ их хувьд бол нэг дугаараа сонгосон хүмүүсийн хувьд бол хайрын гурвалжингийн холбоо уулзалттай байгаад байгаа гэж байна. Бараг 80%. Энэ хүн чиний амьдралд гарч ирэх хүсч чинь гэхдээ энэ хүн цаг хугацаа хэрэгтэй. За тийм ээ. Одоогийн бодол мэдрэмж болон яагаад ийм харилцаанд ийм асуудлууд байна те эсвэл яагаад ийм харилцааны зогсонгүй байна. Эсвэл яагаад энэ хүн хэсэг холбоогүй болсон бэ гэдэг ч юм уу те болсон шалтгаанууд нь ийм байна гэж харагдаж байна. Энэ хүний толгой зүрх сэтгэлд нь эдгээр зүйлүүд болоод яваад байна. За тэгэхээр одоо хамгийн чухал юм нь юу гэхээр тэр хүн үйлдэл хийх үү? Хоёрын цаашдаа ирээдүй ямар байх вэ? Одоо ч хүртэл тэр хүн өөр хүнтэй өмнөх хүнтэйгээ харилцаа холбоонд тасраагүй бол ирээдүй чамайг сонгохгүй эсвэл тэр хүнтэйгээ үлдэх нь үү? Энэ бол маш чухал бас сонирхолтой байх гэж бодож байна. За энэ талаар бүгдээрээ харцгаая. За тэгэхээр тэр хүний одоогийн амьдралынхаа байр балин харахаар одоо ч гэсэн сэтгэлийн шархтай байна. Магадгүй биесэндээ хоёр хувилбар байгаа гэж заримын хувьд бол одоо ч чамтай харилцаатай байхдаа учиртай гэсэн хостой, эхнэртэй, нөхөртэй ч юм уу найз залуутай охинтой холбоотой байсан бол тэрнтэй одоо ч заримын хувьд бол холбоотой байгаа асуудлууд нь дуусаагүй. Дээрс нь чамайг сонгох уу, тэр хүнээ сонгох уу гэдэг дээр маш их хэрэгэлзээд
сэтгэлийн шарх авсан байна. Заримын нь хувьд бол сонголтыг хийж чадахгүй байжгаад одоо ч гэсэндээ ганцаараа явж байгаа ч гэсэндээ бүх хөл боломжуудаа алдсан, чамааг алдсан тухайн үед сайн одоо юу гэдэг нь өөрийнх нь буруугаас болоод гэх юм уу ихэнхийнх нь хувьд бол харилцаан дээр тодорхой шийдвэр гаргаагүй улмаас чамааг ч өөрийгөө ч гэсэн шахлуулсан мэдрэмжүүд нь одоо хүртэл энд байна гэж харагдлаа. Өвдөлт нь буюу ерөөсө бүрийн эдгээг байхгүй юу? За чамааг маш их дотроо бодож ийн гэсэн эдэж мэдрэмжээ ил гарахыг хүсэхгүй нэг хэсэг хугацаа бол өнгөрөн гэж харагдлаа. Нэг хэсэгтээ бол чимээгүй хүлээх чамаас сураг ажиг ирэх нүг гэж хүлээх магадгүй ч байх ингээд бас өөрийнхөө бас сэтгэл зүрхээ ангаа илүү тайван бай гэсэн байдлаар чимээгүй хүлээлтийн хүний зүгээс бол ирэх нь чамтай холбоо байна. Холбогдлоо ч гэсэндээ бүх үнэнгээ шууд хэлэхгүй тэр хүний амьдрал зөв сэтгэлд нь яг юу болоод байгаа хэлхийг хүсэхгүй нэг болгоомжгүйтэй нэг тойруу замаар амьдрал чи орж ирнэ гэж харагдаж байна. Энэ юу гэхээр тийм шууд алхам хийхгүй гэсэн мессеж бичих. За сошиалд ажиллах, санамсаргүй холбогдох гэх мэт зөөлөн хөдөлгөөхийн заримын нь хувьд бол мессежнээс уулзалт болно. Чамааг одоогийн мэдрэмжүүд нь энэ дээр бас дахин харахад бол чи маш их юм халамжтай, үн цэнтэй хүн гэдэг чинь хүн одоо мэдэрсэн байна. Өнгөрсөн магадгүй нэг бас дутуу үнэлж ирсэн бол одоо чамаас харилцаа холбоогүй болсон үедээ эсвэл хоёрын харилцаа холбооны хэсэг хүндэрсэн үедээ тийм илүү чиний үн цэнийг маш их мэдэрсэн гэж харагдаж байна. Ер нь чамтай холбоо барих уу ямар нэгэн энэ харилцаан дээр нэг өөрчлөлт гаргая гэсэн хүсэл байна. Ер нь холбоо барина. Гэхдээ би очиход бүхнийг эвдчих юм болов одоо энэ асуудлыг харилцаагаа сүйтгэн аячих юм болов гэсэн эмээлтэй байна. За хоёр зам байна. Тухайн хүний нөхцөл байдлаас хамаарат чи их өөрийгөө хитрхи их золиослохгүй тэг ингээд тэр айцсаа давж чадахгүй бас дээрс нь чи ингээд өөрийгөө хитрхи их золиослохгүй бол харилцаа дахин хөдөлж илүү ухамсартай түвшинд очив. Тэр хүн айцсаа давж туулаад буруу ярьсан шүү. Давж туулахаас гадна чинь хүний хитрхи хүлээж будаж өөрийгөө золиослохгүй бол харилцаа дахиж илүү ухамсартай түвшинд очив гэж харагдаж байна. Хэрвээ тэр бүх амьдралд болж байгаа зүйлсүүдээ ярихгүй, тэ чамаас өмнө холбоотой байсан хүнтэйгээ холбоотой байгаа ч юм уу, эсвэл одоогийн харилцаатай хүннээс ялцсан холбоо нь ямар баа ингээд ерөөс энийг нуугаад ах юм бол тэгээд дэсэн чинь хүнд итгэл найдвар тавиад хүлээгээл байх юм бол энэ холбоо чам сургамж болж үлдээж ер нь бол нэг тийм бүрэн нэгдэхгүй дуусах магадлал өндөртэй гэж харагдаж байна. Тэгэхээр чи ямар үйлдэл хийхээсээ ер нь бол шалтгаална гэсэн үг. За тэгээ шулуух хэлэхэд бол тэр хүн холбоо байна. Гэхдээ яг одоо биш үйлдэлхийн тэгтээ докторгүй. Чиний байр суурь маш чухал. Би хүлээж чадна гэхдээ өөрийгөө алдахгүй гэдэг одоо ухамсарын кодыг өөртөө хийх хэрэгтэй. Энэ хүн ирэх болно гэхдээ би энэ хүний төлөө бүх зүйлээ золиослоод өдөвшөнгөө энэ хүнийг бодоод өөрийгөө алдаад байх хэрэгтэй юм байна шүү. Илүү ууртан ажил амжуулаад өөртөө хийх зүйлээ хийгээд илүү өөрийгөө хайрлаад энэ хүний араас нэг зууралдахгүй, мессеж бичихгүй, залахгүй, хүлээхгүй, за уйлж унчихгүй ч байд юм уу те. Ингээд явах юм бол илүү харилцаа нааш боломжтой юм. За тэгтээ үннийг нуухгүй шулуун хэлэхээс аргагүй боллоо. Карт хөзрүүд ингээ нийт энергийг харахад одоо өмнөх одоо энергиудыг харахад бол энэ хүн чинийх болж чадахгүй гэж би бас харлаа л та. Боломж байна. Гэхдээ өөрөө л бэлэн болж ирэх хэвээр. Чиний зүгээс юу ч хийх шаардлагагүй, нэмэргүй. Тэр хүн чамааг их сэтгэл мэдрэмжин жинхэнэ үнэнч. Чиний үн цэнтэй, чамаа үн цэнтэй хүн нөлөөтэй хүн гэж харж байна. Гэхдээ нөгөө доторх айдас шийдвэргүй байдал нь маш хитрхи их давмгаалаад байна. Маш их саад болоод байна. Чи түүний амьдралтай гэрэл гийг авчирсан хүмүүс гэхдээ одоогоор тэр хүнийг өөртөө чинь гэж гартаа барих тийм зориггүй юм уу? Энэ харилцаа дуусах ёстой холбоо юу? Тийм шулуух хэлгээд бол. Чи илүү ухамсартай бэлэн болсон тэр хүн байнга дотоошоогоо ухарч өмнөө нууж байна. Чи бол бэлэн байгаад байхгүй харилцаад. Гэвч энэ хүн бол ухраад байна. Нэг алхам мортод нэг алхам ухраад байна. Тэгээд дандаа юу болоод байгаа яг харилцаагаа яах гээд байгаа хэлэхгүй мэддэхгүй ирээдүйд юм хэцүү. Энэ холбоо удаан үргэлжлэх юм бол чи хүлээдэг болоод чиний бодол санаа тэнцвэргүй болж энергиэс хорж маш их энерги алдна.
өөрийгөө ч ойлгохоо болж эхлэхээр харагдаж байна. Гэхдээ нэг чухал зүйл байна. Юу гэж чи одоо энэ хүнийтэй ингээд за миний амьдралаас юу нь яваа юм ойлгомжгүй харилцаа ирж буцдаг те эсвэл нэг бол намайг сонго эсвэл чи тэр хүнээ сонгоод ингээд те ингээд яах гэдэг юм мэддэггүй заримх нь хувьд бисэн шүү дээ ингээд гэрэлцсэн хүн байна те ингээд хоёр хүний дунд ингээд яваад байгаа аахгүй энэ хүн чинь ингээд чамаагүй эхнэрээ юу гэдэг ч юм уу те ингээд хоёр тишээс хавлаад байгаа ямар шиг чамааг ядраан тэгээд өөргөө татаж аваад ингээд хүлээлттэй ингээд хүлээхэ болоод өөрийнхөө амьдралыг урдаа хараад за ер нь бол ахиж одоо чамд одоо би удаан хүлээхгүй одоо хоёлоо дуусгая ингээ хин амьдралаа ботё гэж хэлэх юм бол тэр үед энэ хүн үнэхээр чамааг өмнө чи энэ хүний амьдралаас ингээд бүр захиж ямар ч хүлээх тийм одоо орон зайгүй болсон гэдгийг мэдрээ чи ингээд аюу шийдэмгээ байж чадах юм бол энэ хүн үнэхээр чам дээр өөрөө хүрээд ирнэ. Яг чиний амьдралын хувь тавилангийн чинь хүн бол энэ хүн чам дээр ирнэ. Ирэхгүй бол энэ бол чиний чам зүгээр сургамж өгөх харилцаа. Яг чаргуу шийдвэргүй хоёртмал алхам би Seven of Swords дээр хүзрүүдийг тодорхойлсон л да. Тэгээд чамаар сонгох тэр хүнээс сонгох шийдэж чадахгүй яваад байгаа байхгүй. Тэгээ өөрөө болоо энэс бас шаналдаг, чамааг шахалуулдаг, өөрийгөө шахалуулдаг. Тэгээ ихэнхийнхний хувьд бол нөгөө нэг гэр бүл одоо энэ ч үл зарчим байхгүй. Өөрийг хариуцлах гэдэг зүйл дээр яваад байгаа юм. Үр хүүхдээ бодохоор эхнэрээс одоогийн нөхрөөсөө ч юм уу те одоогийн хосоосоо салж болохгүй гэдэг шийдвэрт хүрээд байдаг. Гэтсэн мөртлөө сэтгэл нь бас чамлуу байгаад байдаг. За тоор уулзна гэсэн харилцаад сайхан байх болно. Одоо гисэн хэдэж энэ харилцаа дуусна. Дуустаа гэхэд шинэ эхлэл гэж харагдаж байгаа. Энэ харилцаан дээр илүү их өгсөн хүн бол ерөөхдөө бас чи. Тэр хүн болохоор юу ч нарциссик. Илүү л нэг өөрийгөө амин хуваа хичээдэг ч юм уу те ингээд өмчлөх сэтгүүтэй мөртлөө яг чамд одоо 100% чиний сэтгэлийг өгч чадахгүй хэвээр ах нэ. Бүх зүйл илэрхий ил болно гэж харж. Энэ хүнийг ингээд за ингээд одоо дуусгая. Чи нэгэнттэй ингээд энэ одоо өмнөх харилцаанаасаа бүрэн ангижиж чадахгүй намайг ингээд байлгаад зовоодох юм бол би дахиж шамтар одоо эрхийг хүсэхгүй гэдэг зүйлийг шулуух хэлэх юм бол энэ хүн ухаарад үнэхээр алтгаас айгаад жинхэнэ бодит хөдөлгөөн хийн гэж харагдаж байна. Шийдвэрт гаргана. Үнэхээр чамаагийн сэтгэл нь илүү бол энэ хүн чамдаа хүрээд ирнэ. Чамаагийн сэтгэл байгаа ч гэсэндээ илүү гэр бүлээ ухамсарлж ивэл за заавал гэр бүлтэй харилцаатай хүн байхгүй байж болно. Удаан хугацааны харилцаатай бас өөр хостой хүн байж болно те. Тэгэхээр үнэхээр чамаагийн сэтгэл нь нөгөөхөөс илүү биш болох юм мэдээж. Тэр хүнээ сонгоно гэж харагдаж байна. Яг аюу ойлгомжтой яриад байгаа юм шиг боловч ин яах чаргүй гэж хоёр хуваагт хараад байхгүй. Тухайн хүн одоо чиний бодож байгаа хүний чинь ямар байр байдалтай, ямар харилцаа, ямар ситүэйшншип дээр байгаасаа хамаарат би ийм зүйлүүдийг яриад байгаа юм. За ийм зүйл бол гарч ирж байна. Заримийнх нь хувьд бол ирнэ бүр мөсөн. Гэхдээ бүр мөсөн хүнийг эрүүлэхийн тулд чи яах ёстой вэ гэдэг сахиусаа зөвлөсөнтэй энэ хүний ахиж хүлээхгүй, өөрийгөө золиослохгүй, шийдвэр гаргаад зоригтой таслах харилцааг тасалсан цагт л энэ хүн чамайг алдна гэдэг бүрэн ухаарад харилцаагаа нэг зэгцлээд хүрээд ирнэ. Заримийнх нь хувьд бол тэгсэн хэдийчсэн хэцүү байсан ч чамайг тавьж явуулна гэж харагдаж байна. За тэгэхээр хоёр салаа утгатай юм яриад байгаа гэхээр бити гайхаар яад бол энэ чинь нөгөө ерөнхий уншлага те чамд зориулсан энэ хувийн уншлага биш болохоор ингээд хүн хүний байр байдлаас шалтгаалаад өөр болохоор ингээд олон талтай холбооруудыг хэлээд байгаа юм шүү. Тэгэхээр бити имзэглээрээ бити толгоогоо гашилгаараа окей. Ерөнхийдөө бол би бүх зүйл ихнээс нахуулаад чадлаараа ойлгомжтой тайлбарсан байхаа гэж найдаж байна. Хүлээгээд байвал чинийх болохгүй өөрийгөө сонгох юм бол тэр хүн чинийх болох чамдаар их магадлал маш өндөр юм байна шүү. За ингээд нэг дугаарх нэмэн өнөөдрийн хэн чамайг бодож байна яг одоо гэдэг тараад уншлага үгээр өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, комент бичиж үлдээгээрэй. Баярлаа, баяртай. За тэгэхээр 2 дугаарынхан маань тараад уншлагаа тавтай морил та нар маань энэхүү хүзрийг сонгосон байгаа. За тэгэхээр чамаа хэн бодож байна гэдгийг харъя. За тэрнээс өмнө эхлээд сахиусууд юу гэж ямар мессеж явуулсан бэ гэдгийг хараадах юм. Look inside yourself, examine what is causing you to feel this way. Дотоод сэтгэл рүүгээ өнгийж хараад яагаад ийм мэдрэмж төрж байгаагаа өөрөөсөө асуу. Ер нь бол тунгаан бодоорой гэсэн зүйл байна л да. Тэгэхээр одоогийн хувьд бол ер нь бол чамд нэг ийм мэдрэмж өгж байгаа хүн байгаад байна. Ер нь бол энэ дээр гарсан хүзүүр дээр харахад хэн та нарыг бодож байна гэхэд 2 дугаархны
одоо үзэж байгаа хүмүүсийг бодож байна. Тэгэхээр ерөөхдөө ихэнхийнх нь хувьд бол одоо харилцаа холбоотой байгаа хүн. Гэтэ яг албан ёсны хосын харилцаатай гэж хэлэхэд хэцүү. Багахан хэсгийнх нь хувьд бол өнгөрсөнд бол нэлээд хоорондоо хүчтэй романтик харилцаатай байсан хүн байж болно. Гэтэ ихэнхийнх нь хувьд бол модоо цагт оршиж байгаа хүн гэж харагдаж байна. Гэтэ энэ хүн нэг юм хүний нэг юм характер байгаа даахгүй юу? Энэ дээр юу гэхээр unpredictable гэж үзэг гарч иж байгаа. За энэ юу гэсэн утгатай гэхээр өөрчлөлт таахын аргагүй гэсэн үг. Never know what they will do. Тэд нар эзэж юу хийхийг мэдэхгүй. Найдвартай биш, тесрэхэд бэлэн тогтворгүй одоо ааш зантай хүн. Ийм хүн гарч иж байгаа болохоос сахиусууд маань үнэхээр тэ ингээ өөрлөгөө өнгөж хараарай, юу хүсэж байна гэдгээ сайн бодоорой гэдэг зүйлийг хэлж байгаа юм. За ийм характертай хүн чамайг бодож байна. За тэрнээс өмнө за энэ хүний чамайг их одоогийн энэ хүн чам татагдаж байгаа нь тодорхой боловч нөгөө нэг тэгтээ байгаадсан сэтгэл хөдлөл байгаадсан түүний зан аш шийдвэр нэлээд тогтворгүй төрлийн характертай хүн. Өнөөдөр өөр юм бодно, маргааш нь өөр юм боддог ч байт юм уу те. Юу хийж яаж аашлах нь өөрчлөлт хамгаалахад хэцүү зан характертай хүн. Амлалт тогтвортой байдал одоо амлалт тогтвортой байдал тийм найдахад бол хэцүү хүн гэх юм уу? Тийм найдваргүй гэх юм уу да? Хүн эсрэг хүснэндээ хүчтэй мэдрэмж өгдөг ч гэсэндээ сэтгэл санааг нь ядраадаг төрлийн хүн байна. Тэгэхээр хэрвээ чи тогтвортой тайван ирээдүйтэй харилцаа хүсч байвал энэ хүн чамаа сэтгэл зүйн хувьд их савлуулж магадгүй тийм хүн харагдаж байна. Харин түр зүрийн романтик харилцаа хөгжилтэй зүйлийг хүсэх юм бол энэ хүн чам зөвхөн тийм зүйлийг бий болгох хүн гэж харагдаж байна. За тэгээд тэр хүний чамааг их одоогийн бодол мэдрэмжийг харлаа л та. Тэр хүний хувьд бол King of Wands гэж гарч иж байна. За тэгэхээр энэ хүн маань ямар характертай хүн бэ гэхээр өөртөө ихтэй, шийдэмгий, удирдах, манлайлах чадвартай, хамгаалах чадвартай, гал шиг ирч хүчтэй, ихэнхдээ бас ажил карьердээ тийм амбицтай хүнийг илтгэдэг. Чиний амьдралд ерөөхдөө бол аль хэдийн оржсон гэж харагдаж байна. Гэхдээ та нарын хувьд бол юм сайхан шинэ харилцаа, шинэхэн романтик харилцаатай болж эхэлж байгаа. Эсвэл нэг хаяа romance date болцох гэдэг залуу. За эмэгтэй бас байж болно. Тэгтээ харизмтайгийн хэрээр энэ залуугийн араас ер нь бол олон ч эмэгтэйгүүдэг. За эсвэл эмэгтэй хүнийг үзүүлж байгаа ирчүүд мань байгаа бол тэр эмэгтэй гэдэг утгаар нь ойлгоо авчаарай. Тэгээ голдуу нөгөө нэг эмэгтэйчүүд мань их үздэг болохоор тэгээ яриад явчих. Тэгтээ ойлгоно үстэй. За тэгээд ингээд харахаар ингээд маш их тийм юутай олон эмэгтэй хүнтэй романтик харилцааныг дор тогтоохоос ийдгүй. Keeping possibilities гэж байгаа. Боломжтой зүйл болно ингээд open obvious flirting disrespectful үл хүндлэл гэсэн утгатай байхгүй. Тэнгүүд ер нь бол ингээд ер нь айл болох ингээд дандаа боломжоо сонголтоо нээлттэй байдаг. Таалагдсан хүнтэйгээ шууд сэтэн хайдаг. Гэтэ нэг хөнгөн харилцаатай байх дуртай хүн юм байна. Тэгэж одоо still involved with the past cheating да өнгөрсөн ч гэсэн чамтай магадгүй заримын хувьд уулзж явахдаа өөр эмэгтэй хүнтэй байсан. Чи тэрийг мэддэг ч байж магадгүй, мэдэхгүй ч байж магадгүй. Одоо хүртэл тэр эмэгтэйчүүдтэйгээ нэгээс илүү эмэгтэйчүүдтэйгээ сэтэн хайсан, түр зургийн тогтворгүй романтик харилцааг бол үүсгэсэн хэвээр юм байна. За ийм хүн байна. Гэвч энэ хүнийг хараадахад хэдий тэрэнд олон сонголт олон эмэгтэйчүүд байгаа ч гэсэндээ чамайг илүү мэдэрдэг. Заримдаа чамтай уулзахгүй болохоор чамайг сандаг. Чинь хүн ямар нэгэн сургамж өгөх юм шиг санагддаг юм байна. За тэгэхээр одоогийн бодол мэдрэмжийг харахад бол тэр хүн чамайг их сэтгэл байгаа. За та нар бол ерөөхдөө зан характер юу ярьж байгаас нахуулаад ямар хүн бэ гэдэг нь бол гадарсан баг та нар маань хэм чамайг бодож байна уу гэдэг нь. За энэ хүн чамайг бодож байна. Тэр хүн чамайг сэтгэлдээ зөөлөн мэдрэмж авдаг чамаас. Тэгтээ нөгөө өөрхөн сэтгэлээ дарж ингэж бодлоо төвчж байна. Яхаа мэдэхгүй байгаа. Одоогийн хувьд бол дотооддоо юм зөрчилтэй гэх юм уу? Чамтай харилцаандаа илүү ойртуулах уу? Эсвэл холдох уу гэдэг талаар ингэж бодоод гацсан мэдрэмжтэй шийдвэргүй байдал хүрсэн байна. Гэвч тэр чамайг бодохдоо энэ хүн үнэхээр миний сэтгэлийг хөдөлгөж чаддаг эмэгтэй хүн хөдлөж чаддаг хүн гэж бол хардаг. Гэхдээ эрсдлээс айж байна. Ерөөсөө энэ хүний хувьд бол юм хөнгөн хумгай харилцааг бол айгу хүсдэг, их чөлөөтэй таалагдсан хідэн ч эмэгтэй хүнтэй гавьяа те ингээд зүгээр л юм ямар нэгэн хариуцлагагүй юм хөнгөн үсэг харилцаатай байх илүү сонирхолтой хамгаалсан.
Гэхдээ энэ хүн яагаад ийм үйлдэл хийх болсон? Ер нь бол одоогийн байдлаар яагаад ингэж бие авч явдаг вэ гэхээр өмнө нь бол маш их хүчтэй сэтгэл зүрхийн нэлээд шаналгасан гинтийн салалт тэ учирсан гэж харагдаж байна. Маш өөрийн итгэлийн нэвдсэн сэтгэлийн шаналгасан тийм салалтыг хийж өвдсөн хүн болохоор одоо ер нь хинч зөв сэтгэлээ нээхийг хүсдэггүй. Зүгээр юм playboy нэрхтэй байх айгүй дуртай. Ягаад ийм болсон бэ гэдэг нь ерөөсөө тэр өнгөрсөн тех салалт шахнаас нь холбоотой. Болохоос ш тэр хүн угаасаа ийм бол байгаагүй. Тэгэхээр тийм бас мууч залуу гэхэд хэцүү, сайн ч хүн гэхэд бас хэцүү байгаа байхгүй юу? Дахиж сэтгэл нь шархалх вэ гэдээс айдаг. Гэхдээ чамтай ингээд харилцаа холбоо үүсгээд ирэхээр түүнийг яаж ч юм өөрчлөгдөхийг шахаж шаардаад байгааг энэ хүн мэдэрдэг. Би нэмэгтэйтэй байх юм бол ерөөсөө би одоо өөр хүнтэй уулзах ёсгүй гэдэг зүйлийг бол мэдээддэг. Гэхдээ энэндээ бэлэн биш байгаад байдаг. Энэ хүнийг бол уулын чи ингээд энэ чинь хүн чиний амьдралд яах гэж ирсэн бэ? Чи энэ хүний амьдралд яах гэж гарч ирсэн бэ гэхээр чи энэ хүнийг эдгээх, сэтгэл санааг нь тэнцвэржүүлэх, тайвшруулах үүрэгтэй гэх юм уу тийм зорилгоор чи энэ хүний амьдралд орж ирсэн гэж харагдаж байна. Чи түүний хувьд бол аюулгүй, тайван, найдвартай мэдрэмжийг өгдөг, тогтун эмэгтэй хүн шиг санагддаг. Тогтун тайван хүн шиг санагддаг байна. Энэ хүнтэй байхаараа чамтай байхаараа яагаад юм бэ? Өөрөө ирэхгүй нөгөө би өөр байж чадна. Өөрөөрөө байж чадна тий. Надад ямар нэгэн дүр эсэх шаардлагагүй гэдгийг мэдэрдэг. Гэхдээ тэр хүн одоогоор бодож байна, алсаас ажиллаж гин, төлөвлөж гин, яг одоо тэгтээ шууд алхам хийхийг боловсгүй байна. За тэгэхээр тэр хүн чамааг яг одоо бодож байна. Чамааг сэтгэл нь байгаа. Гэхдээ айдас нь илүү давмгай. Хоёрын энэ хүнтэй уулзж байгаа нэг хэсэг харилцаа холбоо тасарсан хүмүүс мань байгаа бол энэ холбоо ч дуусгар болоогүй, дахин шинэ төрөх боломжтой. Энэ хүн чамаа мартаагүй гэж харагдаж байна. Хэдий чамааг мартаагүй, хэдий ингээд нэг заримхны хувьд бол хин ингээд харилцаа холбоо хэсэг романтик харилцаа холбоотой байжгаад болцсон хүн ингээд болж байгаа бол хэдий өөр хүмүүстэй уулзж байгаас чамаа мартаагүй. За эсвэл одоо ингээд ихэнх нь бас ийм хүнтэй уулзсан байна гэсэн шүү дээ. Яг альбасны харилцаа болоогүй. Тэгтээ чамаас өөр сонголтуудтай. Гэхдээ чи илүү байр суурийг энэ хүнд бол эзэлж байгаа мэдрэмжийг өгч байна. За тэгэхээр хоёрын харилцаа цаашдаа яаж өөрчлөх вэ гэдэг нь бүх зүйл төвчээртэй байдал, зөөлөн харилцаанаас шалтгаалх юм байна гэж харагдаж байна. Зарим нь энэ хүнтэйгээ нэг дор ажилдаг байж магадгүй, ажил карьерийн шуумаар танилцсан, эсвэл нэг дор ажилдаг, нэг дор сургуульд явдаг ч үгүй юм уу, тэ их сургууль сурдаг ч юм уу, ийм гэж харагдаад байна. Тэгээд энэ хүний нэг айцсаагаад байгаа нь яаж ирэхгүй чи уулздаг, өмнөх уулздаг эмэгтэйчүүдээс нь эсвэл одоо уулздаг эмэгтэйчүүдээс нь илүү өөр мэдрэмжийг өгч байгаа байдаг. Гэхдээ энэ хүн болохоор их чөлөө хүсээд байдаг тэ. Дахиж ингээд нөгөө сэтгэл нь шахах вэ гэж айдаг эмэгтэй хүнд итгэх илтгэлээ алдсан байгаад байгаа болохоор яг ч нэг л юм эргэлзээд яваад байна л да. За чамтай ойртох эсвэл халтах гэдэг зүйл. Ер нь бол нэлээд юм пейсэнд нэг playboy нэрхтэй хөнгөн хүсэн эмэгтэйгээ өөрийн болгож чаддаг юм сэтгнүү мөртлөө сэтгэл татам царайлагч гэж магадгүй. За дээрэс нь бас ажил карьер бизнесийн хувьд бол өөр ингэсэн бизнестэй компанитай ч байдаг юм. Ер нь бол хүүхнүүд араас нь нэлээд шуурдаг. За ирчүүд минь үзэж байгаа бол энийг эмэгтэй хүн гэдэг талаас нь ойлгоод авчаарай гэж дахин хэлье. За ийм хүн чамайг бодож байна, сэтгэл нь яг одоо чамайг бодож саналж чинь өөр чамайг их бодол мэдрэмж нь тийм байна, амьдрал нь юу болоод байна вэ гэдэг зүйл харагдаж байна. Сахиусууд хэлэхдээ бол энэ хүнтэй чи зүгээр ер нь бас ингээд төссөн үедээ зүгээр ингээд сэтэн хаях ч юм уу те ингээд уулзаж ингээд өөрийгөө хөгжөөж болно. Гэхдээ энэ хүн биш байлаа ч гэсэн бас ирээдүйд чамд шинэ хайр дурлал бас гарч ирэх боломжтой. Заримын хувьд бол энэ бас сайхан учирсан ийм хүн байна. Тэгээд бити бүх зүйлийг контролдох гэж оролт энэ асуудлыг энэ харилцаа зүгээр байгаа натурал арантай ингээд зүгээр орчоо явандаа бүх зүйл тодорхой болох юм а гэдэг зүйлийг бол хэлж байна. За тэгэхээр хамгийн сонирхолтой байх болов гэж бодож байгаа юм тэр хүн цаашдаа үйлдэл хийх болов хоёрын харилцаа аль биесных болох уу те эсвэл ирээдүй ямар байх вэ гэдэг талаас нь одоо бүгдээрээ харцгаая. За тэгэхээр тэр хүн чиний чамайг бодож байгаа хүн чинь ерөөхдөө та нар хин гэдгийг мэдсэн байх те. Ямар нэгэн бодолт үйлдэл хийх үү? Хоёрын цаашдаа ирээдүй ямар байх вэ гэдэг талаас нь харлаа. Ямар нэгэн байдлаар тодорхой үйлдэл хийн. Гэхдээ энэ тийм тогтвортой биш. Энэ хүн чинь өөрийнхөө дотор сэтгэлдээ юу болж яваагаа те ер нь бол үнэс одоо юу гэдэг юм бэ? Үнэн сэтгэлээ нээхийг хүсэхгүй явах нэ.
өөрийнх нь дотроо л бодлоо хадгална. Заримдаа чамаа нууцаар ажиглана. Илүү ил тод алхам хийхээс зайлсхийе. Гинт заримдаа чамлаа үйлдэл гинт чамаа санаад ирэхээрээ ч юм уу сэтгэлэн тогтлохороо гинт мессеж бичих заалгахтай уулзъя чамаа санаад байна гэдэг ч юм уу иймэрхүү үйлдэлүүдийг бол ирээдүйд хийн. Гэхдээ энэ тийм бодиттой тогтвортой үйлдэл биш. Түр зургийн сэтгэл хөдлөлөөрөө гэсэн үг. Энэ хүн амьдралынхаа жинхэнэ шийдвэрийг сэтгэл хөдлөл биш мэдрэмжээрээ биш илүү ухаанаараа шийдвэр гаргах хандлагатай. Логик байдлаараа шийдвэр гаргах хандлагатай гэж харагдаж байна. Холбоо байрна ямар нэгэн бодит алхам хийн гэхдээ докторгүй урт хугацааны шууд тийм шийдэлтэй бодит алхам гэж харагдах байна. Та хоёрын цаашдын ирээдүй ямар байх вэ гэж харсан чинь энэ холбоо бол ийм халамж, татагдалт, эмгтэй энерги давмгай харагдаж байна л да. Юу гэхээр энэ харилцаанд сэтгэл зүрхээ илүү өгөх гээд байгаа нь ер нь бол чи гэж харагдаад байна. Чиний зүгээс илүү их сэтгэл гаргаад их хүлээгээд байдаг. Гэвч энэ not enough буюу хангалттай биш гэдэг үзээр гарч иж байна. Энэ харилцаанд ерөөхдөө бол чиний сэтгэл дундуурах, зовох тэгээ иймэрхүү зүйл бол ирээдүйд гарнаа. Чамаг их сэтгэл зөөлөн дулаан мэдрэмжийн хүнд бол байна. Хоёрт нэг юм кармын холбоо байгаа байхгүй. Тэгээд магадгүй энэ холбоо нь өнгөрсөн амьдралаа хоёр биендээ тийм кармик холбоотой байсан байж болно. Эсвэл за юу хэмдэ. Харилцаа чинь явандаа бол ер нь бол тийм нууцлаглах харилцаа байна. Яг албан ёсны олонд одоо ил гарч ирсэн харилцаа холбоо болно гэж бол харагдахгүй байна. Тодорхой бас ингээл мөртлөө ингээл энэ залуутай эсвэл энэ эмэгтэйтэй ч юм уу болцоол хаяа уулзаал ингээл яваад байна. Тэгтээ ерөөсөө нэг талдаа гарахгүй харилцаа шулах байхад дараагийн төвшөнд очихгүй гэж харагдаж байна. Яагаад тэгэхээр энэ залууд чинь одоо та нарын чамаа бодож хэдий чи бусдаас илүү гүнзгий өөр мэдрэмж өгдөг ч гэсэндээ ирээдүйд зангаа тавихгүй. Энэ харалтаа хэдэн эмэгтэй байна? 1 2 3. Ер нь бол цаашдаа ч сонголтоо нээлттэй байлгаа таалагдсан эмэгтэйчүүдтэйгээ уулзаад явна. Тэрний нэг нь чи байх болно гэж харагдаж байна. Заримдаа та хоёрын дунд happiness expansion гэх ад жаргалтай цагийг сайхан өнгөрөх зүйлүүд бол гарч ирнэ. Заримдаа харилцаа чинь сэргэн, заримдаа харилцаа чинь алга болчихно. Энийний улмаас чиний сэтгэл санаа дундуур байна те гэж бол харагдаж байна. Энд харилцаанд болохоор заримдаа ингээд алга болоод унтарч хасаад ах харилцаа байна. Энэ хүн хизээж өөрийнхөө үнэн нүр төрхөө илчлэхгүй маск гэж not showing the true feelings өөрийнхөө үнэн нүүр цараа үнэн мэдрэмжээ илэрхийлэхгүй гэсэн хэдий ч чамтай уулзах болон завс явандаа ч гэсэн өөр эмэгтэй хүнтэй эсвэл өөр шинэ хүнтэй ч гэсэн болцоод явах болно гэдэг зүйл харагдаж байна. Six of Cups-ыг би энэ дээр нэмэлтээр тодорсон байгаа байхгүй юу. Тэгэхэд бол энэ харилцаанаас болоо чи санах, гомдох, шөнө орой болохоо нойрч хүрэхгүй болох энэ залуугаа их санаад зовох зүйлүүд бол байна. Харилцаа чинь нууцлаг албан ёсны болохгүй. Уучлаарай жоохон хатуухан юм сонсогчлоо. Тэгтэл яг ингээд романтик харилцаатай хаяа холбоотой явна гэсэн эдэж энэ хүнтэйгээ бол нэг гэсэн холбоотой байна. Холбоо тиймч хурдан тас хоёрын дунд харилцаа холбоо тиймч хурдан тасрахгүй гэж харагдаж байна. Тэгэхээр юу ах нь та нар маань их хитрхи их сэтгэл зүрэхэд зориулж зовоод ах шаардлага байхгүй зүгээр хөнгөн хөвчлөлтэй маягаа дайжгүй заалаа шүү эсвэл энэ дайжгүй эмхтэй шүү гэж бодож байгаа бол нэг юм бодохгүйгээр зүгээр сайхан цагийг өнгөрөөхэд бол хамгийн тохиромжтой ах юм аа энэ хүн чинь. Угаасаа чам тийм зүйлийг санал болгоно илүү бол чам санал болгож чадахгүй байна. Чи жоохон л илүү хүсгээд байна. Илүү их хүсэж илүү их найдвартай тусам нь яах нь та нарын маань хувьд бол өөрсдөө илүү зовох юм байна. Тэгэхээр та нар ч яагаад сонголтоо нээлттэй байлгаж болохгүй гэж. Энэ хүний хитрхи хүлээх хэрэггүй л гэдэг зүйл бол энэ дээр сахиусууд нь ерөөхдөө хэлээд байна да. Тэгээд нэг удаан хугацаанд ингээд яваад ах юм бол бас л чиний энергийг сорох шинжтэй байна. Яагаад чимбэ 2 дугаархныг би 1 дугаарыг үүсгэж зөвлөмөр. Зарим нэг төстэй энерги гарч ирсэн. Магадгүй одоо миний дутуу хэлсэн ч юм уу эсвэл 1 дугаарыг та нар мэд үзээд илүү дахиж нэмэлт мэдээлэл олж авах боломжтой болохоор 2 дугаарх маань 1 дугаарыг сонсоод үзээрэй. За ингээд дүнгээр та бүхний маань хин таарал уншлаг үгээр өндөрлж байна. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, хонхоо дараарай, комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа, баяртай.
За 3 дугаарх маань таарат уншлалын тавтай морил. За та нарын маань сонгосон хөзөр бол энэ байгаа. Тэгэхээр эхлээд бүгдээрээ сахиусуудын мессеж зөвлөгөөг хараад дараа нь бүгдээрээ хэн яг одоо чамаа санаж бодож байна уу гэдгийг харах болно. Embrace буюу тэврэлт гэсэн утгатай. Taught each other you find missing pieces. Би бинээрээ дамжуулан өөрийнхөө дутуу байдаг хэсгүүдээ олдог гэж л да. Би бидээ түшиглэн дутууга нөхдөг гэх юм уу? Ийм утгатай байна. Ийм харилцаа холбоотой байсан хүн амьдрал чинь яг одоо чамаа бодож байна. Энэ бол ойлгомжтой шинэ хүн биш, ерөөсөө хуучин хүн. Өмнө романтик харилцаатай байсан хүн чинь яг одоо чамаа санаж бодож байна. Өнгөрснөөс хоёрыг салаад утсан ч вэ, удаагүй ч вэ, ер нь бол ямар ч тач нэг дуусах болцсон байсан харилцаа байгаа даахгүй. Одоо хүртэл хүний сэтгэлийн шархан байдаг. За энэ хүн ямар характертай хүн бэ гэд харахаар өөрийгөө тийм айгуу тийм зөвтгдөг хүн байсан байна. Өөрийгөө тийм өөрийнхөө сүнслэг талаасаа ч гэдэг юм уу, бусдаас өөрийгөө айгуу тийм дээгүүр гэж боддог. Ер нь нэг жоохон дээрэнгүү зантай шулах хөлгээд нэг жоохон бусдыг нэг басамжилсан нэг суулталтай нэг тийм онцгой хандлагатай байсан юм байна. Хитрхийг сургаал айлдаг, номчрохтой, биел зөв бусдынхан буруу гэж боддог тийм эго өндөртэй характертай хүн гэх юм уу? Яг одоо чаа бодож байгаа хүн. Магадгүй чиний хуучин нөхөр, хуучин найз залуу ийм зантай байсан байх. Магадгүй ч байх. Ерөөхдөө нэг юм характертай. Энэ зангаас нь болоод хоёрын ус ойлголцохгүй харилцаа холбоо тасарсан байж магадгүй гэж харагдаад байна. Ерөөсөө ингээд no win situation гэж байгаа байхгүй. Саллаа гэд хин чин дээр ялалт байгуулаагүй. Хоёрын ингээд тойрог давтагддаг. Магадгүй ингээд одоо түр зур салцсан гэсэн энэ анхны удааг салалт биш байж болон заримийнх нь. Тэгээд салж нийлээд байдаг мөртлөө зуралдаа л яваад байдаг хосууд байдаг шүү дээ. Яг л тэр мэдрэмжийг би одоо эндээс үнэхээр авч байна. Харилцаанд давтагддаг асуудлууд нэг муу зовшрууд байна. Хоёулаас саллааш нийлээд хин хэнд ялалт байгуулдаг. Нэг л алдаага дахин давтаад байдаг тийм ууршилтгүй харилцаа. За одоо ч гэсэндээ энэ байдал нь заримынхын хувьд бол үргэлжилж байгаа, заримынхын хувьд бол салцсан хэсэг. Гэхдээ ер нь бол хинхэн нь бол тэгэл энэ салж нийлдэг харилцаатай хүмүүс айгүйх байна. Одоо тэр хүн чинь чамайг бодож байна. За яг хөө ингээд энэ харилцаанд салж нийлдэг шалтгаан тойр ингээд давтагддаг асуудлууд ингээд нэг олигтойч ууршлахгүй мөртлөө ингээд нэг олигтойч нийлэхгүй байдаг харилцаатай бол ерөөсөө ихэнх асуудал нь тэр хүнээс байдаг гэж бодоод байна. Тийм мөнгөн хэлтэй чөтгөр гэж гарч ирж байна л да. Юу гэхээр чихэр шиг сайхан ярьдаг, гоё ярьж чаддаг. Тэгсэн мөртлөө жоохон нэг сэтгнэх тал руугаа байдаг ч ярихаас илүү үйлдэлээрээ хязгаарч харуулдаг. Ярихаас цаашгүй бодит үйлдэл хийдэг. Жишээ нь харилцаан дараа ч юм хонгор минь одоо тэгэх болно, би засрах болно, те хоёлаа ийм амьдрах боломж гэдэг юм гээд гоё амлааладаг, хоосон амлалтаа цаашгүй байснаас нь болоод чи залхаад бас салсан. Заримын хувьд бол ер нь бол нэлээд салаад уутсан. За одоо энэ харилцааг дуусгая гэж үнэхээр бодоод салсан. Зарим нь бол яг салцсан ч гэсэн нөгөө нэг бас холбоотой ч юм уу нэг харилцаа ингээд үргэлжлээд яваад байгаа гэсэн шүү дээ. Гэсэн шүү дээ тий. Яг тийм зүйл бол байгаад байна. За энэ хүн чинь бас нэг жоохон нэг архитаас амсчтай төрлөө. Буруу зуршилтай, жоохон эго өндөртэй. Тэгээ чамтай болохоор болно бүтэн надад дахиад нэг боломж өгч ахиж би алдаагаа давтахгүй ч гэдэг юм. Гэсэн хэд чи энэ хүн хайртай болохоор боломж өгөөлсэн, хүлээгээд илсэн, харилцаагаа цаашдаа авч явахыг хүсээд байсан. Энэ хүн ерөөсөө засраагүй юм байна. Үүний улмаас ер нь бол салсан гэж харагдчих. За дахин хэлэх заримынх нь хувьд бол энэ анхны салаад нээлтдэг, дахиад салаад нээлтдэг юм хүмүүс айгүйх байгаад байна. Тэгээ ингээд харахаар ерөөсөө ингээд бас тойрын бас салах болсон шалтгаан нэг бол одоо эдний юм уу та нарын одоо хин нэгнийх нь тэрний гэр бүлийнхэн хамаатан саднаас нь тойрын харилцаанд асуудал үүсгэсэн эсвэл найз нөхд нь хушууд үрснээс болоод хоёрын дунд юм асуудал үүсдэг байсан баг гэж хараад байна. Эсвэл заавалчгүй энд өөр хүн биш нөө яг уу одоо эн чинь бас нэг чамааг нэг тойрын асуудал харилцаатай шулуух болоод асуудалтай байхад ер нь бол өөр хүнтэй уулзаж холбоо тогтоодог байсан бас байна гэж харагдаж байна. За тэгээд ер нь салах болсон шалтгаан худлаа ярьдаг хэлсэн амдаа хүрдгүү бас нэг буруу зуршилтаас гадна сэтгэндээ гэхээр яг чаргагүй нэг бус удаа өөр хүнтэй холбогдож тэ одоо
араар тавьсан ч гэдэг юм эсвэл сета хийсэн мессеж бичих, уулзах гэх мэтлэн зүйлүүдийг хийж маш их алдаа гаргасан гэж харагдаж байна. Үүний улмаас хоёрын дунд бол ойлголцоо үүсдэггүй. Тэглээчсэнд энэ хүний одоогийн бодлыг харахад чи ерөөсөө намайг ойлгодгүй штэ л гэж боддог. Хизээч ингээд харахаар ингээ өөрхөн бурууга бас хүлээн зөвшөөрөх дургүй байгаад байна. Ерөөсөө миний зөв одоо ер нь бол иймэрхүү үйлдэл гарах болсон өөр чамаас хүнтэй уулзах болсон ч гэдэг юм уу те. Ийм зүйл хийсэн юм ерөөсө чамаас л болсон гэж айгу боддог. Өөрийгөө хязгаарч буруу гэж боддгоо. Нэг ийм эготой хүн байна. За жоохон ширүүхүү ярьчлаа уучлаарай. Гэхдээ үнэхээр би ийм мэдээллийг дамжуулахгүй байх аргагүй. За энэ хүн одоо чамтай буцаж холбогдъё уулзъя гэж бодож ин чамайг санаж байна. Гэхдээ энэ хүнд санаа зовнил байна. Бид хоёр буцаад ингээд уулзлаа гэхэд энэ хүн намайг хүлээн зөвшөөрөх болов. Дахиад маргалтаа дундгийн болов гэсэн бодлоо гадаа болохоор одоогийн байдлаар ямар ч тач мессеж өчдөг юм уу? Нэг залгаад үздэг юм уу гэдэг байдлаар нэг алсаас ажиллаж байгаа харагдаад байна. Чамаас саснасаа хойш бас сэтгэл зүйн хувьд бол энэ хүн шарх авсан, гомдсон, юуг алдаж байгаа бол ухаарсан, хуучин сайхан дурсамж өнгөрсөн үед хуучин хайрыг бол илүү санагдаж байна гэж харагдлаа. Өөрөө ч маш сайн мэддэг хүн энэ дээр бол харагдаж байна. За энэ хүний хувьд бол өөрөө чинь тэр хүний хандах өөрийг чинь бодох бодол нь мэдрэмж нь болохоор өнгөрсөн сайхан дурсамжаа санагалзаж байна. Тэгтэл нэг буцаж ирэхээс айж байгаа төөрөлдсөн мэдрэмжүүд байгаад байна. Гэхдээ бас өөртөө чинь ирэл буцаад маргалдаа дахиад бас өөрөө сэтгэлийн шарх авах гэдгээс айж байна. Сэтгэл нь бүр идэг байна. Яагаад одоо хүртэл ингэж хэдий чамаа бодож байгаа ч гэсэндээ ямар нэгэн үйлдэл хийхгүй байна уу гэхээр өөрийнхөө ингээд эгодо баригдаад зөрчилдөөд байна гэсэн үг. Харилцах чамтай харилцах сэтгэл байгаа ч гэсэндээ тэр мэдрэмж нь тийм тогтворгүй байна. Санаа нь ирж очдог гэх юм уу шийдэргүй. За бичи. За ерөөсө болий. За тэгэд дахиад жоохон хүлээгээд үзэж гэдэг юм уу тэр ийм тогтворгүй бодлоод маш их гарч ирээд байна. Энэ хүний бодол мэдрэмж нь. За энэ хүн чамаа бодож ийн яг одоо. Шудраг тэнцвэртэй харилцааг энэ хүн хэдий хүсдэг ч гэсэндээ сэтгэл зүйн хувьд одоо бэлэн биш. Өөрөө бас аюун бодит амьдралтаар тэнцвэртэй шудраг харилцааг өгөхдөө бас бэлэн босгүй юм байна гэж харагдаж байна. Чамаагийн сэтгэл нь тасраагүй хэдий хоёрын 100% салцсан байлаа ч эсвэл ингээд төр зүрийн завсарлаг авцсан байна уу эсвэл эдрэттэй байсан чамаагийн сэтгэл нь тасраагүй байна гэж харагдлаа. За тэгэхээр сахиусууд энэ дээр юу гэж хэлж гэнэ вэ гэхээр keep an open mind гэж байгаа хгүй. Заавалчгүй ингээд салж нээлдэг хүн чинь чиний заяаныхаа нийжил байх албагүй. Ер нь бол биш ээ. Чиний одоо заяаныхаа байх хүн чинь your soul may be different from your usual type and expectation буюу чиний заяаныхаа нийжил болох хүн чинь чиний бодож байгаа шал өөр хүн. Энэ хүн биш ээ л гэж хэлээд байна. Тийм болохоор энэ флирт буюу сетэн хаялт буюу ингээд өөрхөн ингээд сэтгэлийг илүү гэрэл гээгээтэй болог өөр хүмүүстэй уулз болц гэдэг зүйлийг бас шулуухан хэлж байна. Маш их шулуухан мессежүүд гарч ирж байна. Чиний мэдрэмж бол үнцэнтэй. Тэгээд энэ мэдрэмжээ дагуулаа өөр хүнтэй болзоонд явж судлаа. Заавалчгүй токсик харилцаатай хүмүүс гацаж нэгэн циклээр ингэж яваж өөрийгөө зовох хэрэггүй. Хэрвээ эргэлзээтэй бол найзуудынхаа тусламжийг ав. Бусдаас чиний өөр чин итгэж байгаа үнэтэй зөвлөгөө өг гэж боддог хүнээсээ тусламж дэмжлэг аваарай гэдэг зүйлийг сахиусууд нь хэлж байна. Яг ба ингээд ер нь жоохон тийм өнгөрсөнд бол энэ хүн бол энэ жоохон онцгүй л энэ дэрэг бол над дээр бууж ирж байна. Дандаа өөрийнх нь буруу байсан ч буруугаа улаан зөвшөөрдгүү, араа тавиад баригдлаа ч гэсэндээ баригдахаараа чамаас болж л би юм хийсэн. Чи над хангалттай хайр сэтгэлийг халамж тавиагүй гэж бараг хэлхээс хийхгүй тийм харагддаг хүн. Нэр үнэхээр энд харагч чинь заавал та нар маань 3 дугаараа сонгочод ямар муухай хэлдэг юм бэ гэж бодож магадгүй. Тэгтээ бүгдийнхээ хувьд биш. Тэгсэндээ энэ 3 дугаараа сонгож үтсэн хүмүүсийн зарим хүмүүсийнх нь хувьд бол ер нь доор аж 50-60% хувьд нь бол яг ийм харилцаатай, ийм харагдaltaй байсан хүн үнэхээр энд гарч ирж байгаа маа. Тэгэхээр би бол I'm just channeling. Тэ би зөвхөн энергийг дамжуулж ярьж байна. Сахиусуудын мэдээллийг өмнөөр нь хэлэхээс аргагүй болохоор энэ дээр битгий шүмжлээрэй. Дээрс нь бас ерхий уншлага болохоор заавал чам 100% зориулсан хувийн уншлага биш тийм ээ.
За ингэж харагдаж байна да. Ер нь бол тэгэл хэлэхээс сайхан л ярьдаг, сайхан амлалт өгдөж хизээч тэрийг үйлдэл болгож байгаагүй. Чиний экс чинь яг одоо чамаа бод санаж байна. Гэтэ яг өөрхөн алтайгаа 100% ухаарсан юм уу гэж харахад бол одоо ч гэсэн үгүй л харагдаад байна да. Миний зүг байсан, чиний буруу байсан гэдэг бодол нь энд хэвээр. Чи нам хизээч ойлгохгүй гэж боддог. Тэгэд хоёр нөгөө нэг яах ч аргагүй заримынх нь хөтөлсөн. Тэгээд олон удаа салж нээсэн хүмүүс айгүйх байгаад байна. Залхмаач гэх юм уу. Сүүлдээ энээсээ болоод хоёр хоёулаа ядарсан. Ганцхан чи биш, тэр хүн ч гэсэн ядарсан, энерги алдсан. Айгүй токсик. За тэгэхээр одоо хамгийн чухал зүйл нь юу гэхээр тэр хүн эргэж холбоо барих уу, ямар нэгэн бодиттой үйлдэл хийх үү, цаашдын ирээдүй ямар авах вэ гэдгийг харцгаая. За тэгэхээр цаашдаа энэ хүн бол гинтэл өөрлөж холбоо барина. Удаан хугацаанд харилцаа холбоогүй байсан бол магадгүй жил тэрнээс илүү удаан хугацаанд харилцаа холбоогүй байсан байж болно. Эсвэл хэдэн сарч байсан байж болно. Ер нь бол гинтэл энэ хүн холбоо бариад амьдрал чинь эргэж гараад ирнэ гэж харагдаж байна. Сахиусууд хэдий заавалчгүй энэ хүнийг яг таашаахгүй мессежүүд гаргаж ирж байгаа ч гэсэндээ чи бол зүрхэл юм байна. Яагаад тэгэхээр хоёр бол кармик relationship буюу үеийн үрийн харилцаантай хосууд юм байна. Ингэж одоо юу гэдэндээ үеийн үрийн харилцаатай байж ийж одоогийнх нь кармик харилцаагаа ингэж хоёр биенийгээ зовоосон ч гэсэндээ салж нээсэн ч гэсэндээ цугтаа байж ийж энэ кармик харилцаагаа дуусгах юм байна. Урд насны үеийн үрийн харилцаа гэх юм уу? За энийгээ дуусгах хүмүүс юм байна. Удаан хугацааны тус гэр бүлийн харилцаад эхнэр нөхөр байсан хүмүүс маань бол ерөөхдөө буцаж нийлнэ, аз жаргалтай, тогтвортой болно. Гэр бүлийн харилцаа, санхүүгийн асуудлууд өмнө хоёрт байсан бол энэ нь илүү сайжир гэж харагдаж байна. Хоёр тусдаа байхдаа ялангуяа ингээд нөхрөөсөө салсан эмэгтэйчүүд маань энийг үзэж байгаа бол ингээд сая бол хуучин нөхөрчин гарч ирсэн шүү дээ. Заримх нь хувьд бол экс окей. Тэгээд бас ерөөсө ганцаараа нөхрөөс салаад бас өөр хүүхдэд хийж агч байд юм уу иймэрхүү юмдээгээд бас амьдралыг авч явах жамдаа санхүүгийн хүндрэлүүд бас сэтгэл санаа зовнилтаар нэмэгдээд санхүүгийн хүндрэлүүд байсан гэж харагдаад байна. Энэ хүн гарч ирснээр гэр бүл бүтэн болно, мөнх санхүү бас тогтвортой болж эхэлнэ заримх нь хувьд бол. За заримх нь хувьд бол энэ хүнээс салсан хуучин хүнээс саллаачсандаа бас өөр шинэ хүнтэй уулзах ингээд шинэ хүнтэй уулзах болзоонд явж өвдсөн боловч яг тийм санаанд нь хангалттай нийцэхгүй байсан байна. Яасан ч гэсэн чиний эксийг хуучин хүнийг чинь мартуулж чадахгүй. Нэг сэтгэл дундуур байсан. Уул нь бол бас яг марти байли амьдралаа шинээр өөрчлөе гэж хичээгээд өөрөөс нь дүү хүнтэй ч гэдэг юм уу эсвэл үе тэнгийнхэнд байсан ч бай уулзаж болцож өвдсөн ч санаанд ч ерөөсөө нийцэхгүй байсан байна гэж харагч байна. Ер нь бол 17 хоног наад талдаа эсвэл 10 сар 17-оноос 10 сарын дотор эсвэл дараа гэхэд гэр бүлийн харилцаа чинь эргэн нэгдмэл болно гэж бол аюу харагдаж байна. За магадгүй заавалчгүй 10 сар биш 17 хоног гэдэг чинь 2 сарын дотор ч байж магадгүй. Гинтхэн энэ хүн чамтай холбоо байраад чиний хувьд бол айгуу тийм surprise болон энэ дээр engagement ring буюу сүүн бөөч гэж харагдаж байгаа ч ингээд буцаж харилцаа чинь бат бөх болох нэ гэр бүлийн хүн ч вэ хуучин экс ч вэ чиний амьдрал гинт гарч ирснээр тогтвортой хосын харилцаа эргэж бий болно. Гэр бүл байсан хүмүүсийн холбоо илүү гэр бүлэнд баттай болбол хосын харилцаатай байсан хүмүүс маань харилцааны төвшин дараагийн шатанд дахина. Гэр бүл болно. Хурим найрахад үр хөвгттэй болох тийм ирээдүй байгаа юм байна. Тийм болохоор энэ дээр нөө тэрвэрлэлт буюу хоёр биенээсээ өөрсдийнх нь дутуу хэсгүүдээ нөхөж авдгаа гэдэг одоо энэ сахиусуудын зүйлс байгаа дахгүй сасанчсандаа хоёр эргэж нийлээд байдаг. Хоёулаа салахаараа хоёр биенээсээ одоо хоёр биенийг одоо юу гэдэг юм зүр сэтгэл энергиээр нөхчидэг хүмүүс тэгээд явчаараа нэг биенийхэн тал нь алга болцсон юм шиг мэдрэмжийг авч хоёр талдаа зовж шаналдаг. За яг хөө хэдий би түрүүний хэлэхэд бол эго өндөртэй бас юм сул таларттай хүн байна гэж хэлсэн шүү дээ тий яг хөө тийм байлаа ч гэсэндээ чи алдаа ондоог нь уучлаад хайрлаад явах тийм уужим сэтгэлтэй хүн юм байна. Энэ дээр бол high priest үзрээс харахад бол хоёр тийм зүгээр нэг энгийн холбоо биш зүгээр нэг хүсэлт ачаалын тэмүүллийн холбоо биш сэтгэл зүйн хувьд сүнслэг байдлаараа гүн гүнзгий холбогдсон хүмүүс юм байна. Яг чаргагүй кармик үлийн үртэй ч гэсэндээ заяаныхаа нийслүүд юм байна гэдэг зүйл бол гарч ирж байна. За ийм ирээдүй байна да.
Хэлсэндээ салаад өөр хүнтэй ч уулзах үзээд явсан ч гэсэндээ ер нь бол хангалттай байж чадаагүй. Тэр хүнийг мартах хүн гарч ирээгүй улмаас тэр хүндээ дахиж боломж өгнө гэж бол харагдаж байна. За тодорхой хэмжээ нөгөө хүн чинь өмнө нь бол харилцаан дээр тийм сул талуудтай, асуудалтай, амлчаад ямсан зүйлтэй хүрдэггүй ярихаас өөр зөвсгүй цаашгүй байсан бол байхад чиний хувьд бол нэлээд удаан хугацаанд одоо салаад энэ хүнд нүүр өгөөгүй байж болно. Ингээд дуусах ярихаас цаашгүй амьдрал дээр ерөөсөө үр хөвгтэй боддгоо эсвэл дамаа бодож олигтой шийдвэр гаргадаггүй. За заримх нь жоохон алкогольны асуудалтай гэж ярьсан шүү дээ. Тийм байсан болохоор болсон хүмүүс одоо ахгүй юу арх уухаас өөр ичидгүй амьдралаа авч явахтай дутмаг гэж үтсний улмаас ингээ харилцаа холбоо таслаад нэлээ утсан байгаа юм. Энэ хугацаанд энэ хүмүүний сэтгэл нь шарлаад өөрхөн алдаагаа ойлгоод ухаарад ер нь бол тэ ингээд чамгүйгээр тэ байж чадахгүйг ойлгоод эргэж ирнэ гэж харагч. Ингэж ухаарч ирсний үндсэн дээр харилцаа чинь бат бөх болон аз жаргалтай болно. Хоорондоо санхүүгийн хувьд ч гэсэндээ бас ингээд өсөж дэвшээд явна. Цогтой ажил хий, хамтарч ажил хийх, бизнес хийх байд юм уу та ингэж цогтой санхүүгээ тогтворжуулаад явах тийм ирээдүй 3 дугаар ханд маань хүлээж байгаа юм байна. За ингээд бүх зүйлийг ойлгомжтой хэлсэн байх гэж найдаа. Таалагдсан бол subscribe дарахаа бити мартаарай, хонхоо дараарай, комент бичиж үлдээгээрэй. Баярлалаа, баяртай.